Сайн байна уу? Эрхэм шалгуулагчдаа. IELTS writing task. 2-ны эсэв бичихэд хамгийн чухал хэсгүүдийн нэг болох. Өөрийн үзэл бодлыг Thesis statement. буюу удирдгал, параграфын гол өгүүлбэрт хэрхэн тодорхой гаргах соёлын талаар бид өнөөдөр ярилцсан. Энэ хичээл нь таны эсний бүтцийг сайжруулж, Band. 7.1 тэг болон түүнээс дээш оноо авахд туслах практик зөвлөгөө хэлц үгсийг багтаасан байна. Энэ хичээлийн төгсгөлд та өөрийн үзэл бодлыг тодорхой, академик хэлбэрээр илэрхийлэх ур чадварыг эзэмшсэн байх болно. IELTS writing task. 2. Thesis statement. Ач холбогдлыг ойлгохоос хичээлээ эхлэе. The thesis statement is the backbone of your essay, clearly outlining your mind, Айн, argument or opinion. энгийнээр хэлбэл Thesis statement. бол таны эсний хамгийн гол цөм бөгөөд таны үндсэн аргумент эсвэл үзэл бодлыг тодорхой илэрхийлдэг. Энэ хэсэг нь таны эсний чиглэлийг зааж, шалгагчид таны байр суурийг эхнээс нь ойлгуулдаг. Тодорхой. Thesis statement. Эсний Task response. шалгуурыг хангахад маш чухал үүрэгтэй шүү. Дараагийн слайд дээр үзэл бодлоо илэрхийлэхэд танд туслах дөрвөн чухал бүтцийг авч үзье. While Counter argument, I firmly believe that your me айн, argument, because, reason, and reason. 2. Энэ бүтц нь эсрэг байр суурийг хүлээн зөвшөөрөх буюу үгүйсэхийн зэрэгцээ, өөрийн гол үзэл бодлыг тодорхой илэрхийлж, түүнийгээ дэмжих үндсэн шалтгаануудыг нэг өгүүлбэрт багтаадаг. Энэ нь таны эсний Grammatical range and accuracy, болон coherence and cohesion. шалгууруудыг хангаж өндөр оноо авахд тустай. Жишээлбэл, While some argue for strict governmental control over social media, I firmly believe that educating users on digital literacy is a more effective approach to mitigating its negative impacts. зарим нь нийгмийн сүлжээнд засгийн газрын хатуу хяналт тавихыг дэмждэгч би дижитал бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх нь түүний сөрөг нөлөөллийг бууруулах илүү үр дүнтэй арга гэдэгт гүнээ итгэдэг. Одоо бид Band. 6.1 тэг болон Band. 8.1 тэг түвшний Thesis statement. ялгааг харьцуулж үзье. Эхний жишээ. Band. 6.1 тэг түвшний өгүүлбэр. In my opinion, governments should do more to stop climate change. Энэ нь хэд ерөнхий бөгөөд тодорхой шалтгаан үйлдэл дутуу байна. Харин Band. 8.1 тэг түвшний өгүүлбэр бол This essay will argue that governmental initiatives, such as investing in renewable energy and implementing carbon taxes, are indispensable for combating climate change effectively. энэ өгүүлбэр нь засгийн газрын ямар үйл ажиллагааг дэмжиж байгааг тодорхой дурдж, эсний гол аргументуудыг эхнээс нь товч танилцуулж байна. Энэ ялгаа нь Lexical resource болон task response. шалгууруудыг хэрхэн хангаж байгааг та харж байна. Үзэл бодлоо илэрхийлэхэд таныг Band. 7.1 тэг түвшинд хүрэх академик үгсийг танилцуулъя. Эхний үг бол Contend. I contend that онлайн. education offers greater flexibility for adult learners. Онлайн боловсрол нь насанд хүрэгчдэд илүү уян хатан байдлыг олгодог гэж би үзэж байна. Дараагийн үг Advocate. Many advocate for stricter environmental regulations to protect endangered species. олон хүн ховордсон амьтдыг хамгаалахын тулд байгаль орчны хатуу зохицуултыг дэмждэг. Мөн Assert. The report asserts that economic growth does not always equate to social progress. эдийн засгийн өсөлт нь нийгмийн дэвшилтийг үргэлж тэнцдэггүй гэдгийг уг тайланд нотолсон. Эцэст нь Unwavering. Her unwavering commitment to human rights earned her international recognition. түүний хүний эрхийн төлөөх тууштай тэмцэл нь түүнд олон улсын хүлээн зөвшөөрлийг авчирсан. Эдгээр үгсийг хэрэглэснээр таны Lexical resource. оноо дээшлэнэ. Эсний төрлөөс хамаарч Thesis statement E. хэрхэн зохих нь маш чухал байдаг. 4. Agree. Disagree.
Essays. Clearly state your position. 4. Advantages. Disadvantages. Essays. Present your stance on the balance between them. Өөрөөр хэлбэл Agree disadvantages. төрлийн эсний хувьд та даваа болон сул талуудын алийг нь илүү чухал гэж үзэж байгаагаа илэрхийлэх хэрэгтэй. Энэ нь таны Task response. шалгуурт шууд нөлөөлдөг тул анхаараарай. Одоо бид Thesis statement. зохих дасгал хийцгээе. Асуултыг анхааралтай уншаарай. Government should invest more in public transport than in road construction. To what extent do you agree or disagree? Засгийн газар автозам барихдаа бус нийтийн тээвэрт илүү их хөрөнгө оруулах ёстой. Та энэ үзэл бодолтой хэр санал нийлж байна вэ? Та гурван сонголтоос зөвийг нь сонгоно уу? Зөв хариулт болвэ. Сонголтоо нийт ерөнхий ярианы хэлбэрээр бичигдсэн. Сонголтсон тодорхой байр суурьгүй хоёрт нь л утгатай. Харин сонголт нь эсрэг байр суурийг хүлээн зөвшөөрч өөрийн үзэл бодлыг тодорхой академик хэлбэрээр илэрхийлэн түүнийгээ дэмжих үндсэн шалтгаануудыг дурдсан тул хамгийн зөв хариулт юм. Энэ нь Task response. болон Grammatical range. шалгуурыг хангана. Бидний ярилцсан бүх зүйл эргээд IELTS IN. шалгууруудтай хэрхэн холбогдохыг авч үзье. A strong thesis statement impacts task response, coherence and cohesion, and lexical resource directly. Тодорхой, сайн бичигдсэн. Thesis statement. М. IELTS writing IN. Хид хідэн шалгуурт шууд нөлөөлдөг. Үүнд Task response. буюу та асуултад хэр бүрэн хариулсан бэ? Coherence and cohesion. Буюу таны эсэх хэр уялдаа холбоотой, логиктой вэ мөн? Lexical resource. Буюу таны ашигласан үгсийн баялаг академик түвшин зэрэг орно. Тиймээс Thesis statement E. чанартай бичих нь эсний ерөнхий оноог дээшлүүлэх гол түлхүүр гэдгийг санаарай. Ийхүү бид IELTS writing task. хоёронд өөрийн үзэл бодлыг Thesis statement. хэрхэн тодорхой академик хэлбэрээр илэрхийлэх талаар судалж дууслаа. Энэ хичээл танд Writing. оноогоо ахиулахад тус болсон гэдэгт итгэж байна. Дараагийн хичээл хүртэл амжилт хүсье. Баяртай.